Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 өдрийн даваас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов цогооройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 28-ны даваа гарагийн дугаар шууд төрөхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Ами нариулагчаар өндрөх нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтрагчаар үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөө мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдар NBL глюкозамын хондротын сульфат мөн Япон чанарыг Такадагаас хурд хүч чадган зарцуулалтын төгс шийдэл NGK-сэвчээ хамтран ажиллаж байна. Бэлзуухануудтай орой мэндийг хүргэе. За бүгдэнд нь орой мэндийг хүргэе. За манай бэлзууханууд юу хийж байна? Тэс хариулаа яваа. Ямар нэг юм хийж байгаа. Манайхан гэхдээ хөвчлэн л бүгдэрл байдэн дөө. Түгээмэл хариулна гэж байгаа шүү дээ. Яг байна. За тэгэхээр өнөөдөр танилцуулах алдархнуудад тавчхан дурдий. За амын хичээх учраас би тавчхан танилцуулчихъя. За өнөөдөр Японы төлөөлөл болсон алдартай жүжигчин Нагано Мэйгийн тухай танилцуулна. Ер нь Япон кинонуудыг харахаар л хөвчлэн энэ жүжигчин бол их төлхөө тоглож харагдчихлаа. Яг бүгдэнд нь бол тоглохгүй л дээ. Гэхдээ тодорхой хэмжээнд тоглодог. Яг тэгэхээр 20 хэдэн настай тий залуу жүжигчид дундаа бол тэгэхээр алдартай юм жүжигчин байгаа. Тэгвэл энэ жүжигчинтэй холбоотой сенсац гарсан байна. За тэр сенсацтай хажуугаар хувийн амьдрал талаас нь сонирхолтой баримтуудыг нь цуглуулсан байна. Шинэ залуу жүжигч юм байна шүү дээ, тийм ээ. Шинэ залуу юм да одоо. Гэхдээ ер нь бол бүр багасаа л урлагтуул тавьсан. Удаж байгаа урлагтуул нэлээд удаж байгаа юм байна. 10 хэдэн жил болцсон. 20 жил болцсон. За би энэ 7 хоногийн туршид болохоор манай сонсогчдоос нэлээд нэгсэн. Тэгээ түрүү жил ерөөсөө танилцуулж амжаагүй байж байгаа нэвтрүүлэгт хөгссөн. Энэ жилийн хувьд бол одоо ганцхан сар яваад амралт боллоо шүү дээ. Тэрнээс өмнө танилцуулъя гэж бодоод Backstreet Boys хамтлагийнхыг танилцуулсан. Backstreet Boys-ыг яриаг үлээ. Та Westlife-ыг ярьсан мөлий гэж. Westlife-ыг ярьсан болохоор Backstreet Boys-ыг ярьсан гэдэг андуурсан шүү дээ. За энэ хамтлагийн гишүүдийг нэг нэгээр нь танилцуулаад энэ 7 хоногт бол хүрнэ л гэсэн. Зарим нь мэдээлэл маш ихтэй, зарим нь болохоор мэдээлэл багтаа гэл янз бүр юм бэлээ. Та энийг нь крашлдаг гэсэн юм. Хэлэхгүй. Хэлж Crash би яг тухайн үед нэлнэ. Танилцуулж байгаа. Өнөөдөр болохоор та бас нэгийг л танилцуулна. Нэгийг танилцуулна тийм хамтлагийн түүхээс ерөнхий. Бүгдийг танилцуулах хэрэггүй шүү дээ. Хоёрын хооронд юм болчих واخ. Тэгэхээр би 7 хоног одоо 4 хоногт л гэсэн үг шүү дээ. Нэг нэгээр нь зарим өдөр нь 2 гишүүн орж ирж байгаа хаа. Бага мэдээлэлтэйг нь орсон. Өнөөдөр хэнийг танилцуулж байгаа юм. За өнөөдөр болохоор хамтлагийн үүсгэн байгуулагчийг танилцуулнаа. Alexander James McLean-ыг танилцуулна. За тэгэхээр хамтлагийн түүхээс багаан урагч тийм ээ. Backstreet Boys ихэвчлэн BSB гэж нэрэнд товчлогдож дууддаг. 1990 оноос хойш дэлхийн нийтийн зүрх сэтгэлийг эзэмдсэн хамгийн алдартай хүүгүүдийн хамтлаг гэж хэлэл одоо баг болох уу. За Backstreet Market хэмээх Флорида дахь залуус цуглардаг газраа санаа авч анх нэрийг өгсөн юм байна. Тэндээсээ. За хамтлагийн дууны ихэнхийг нь Шведийн продюсер Макс Мартин бичсэн. Тэгээ Britney Spears, NSYNC зэрэг олон годуудтай ер нь бол хамтарч ажиллаж байсан юм мундаг хүн байлээ. За хамтлагийн од Nick Carter, Howie Drow, AJ McLean, Brian Littrell, за Kevin Richards нараас бүрдсэн юм хамтлаг байгаа. Ингээд 93 онд анх байгуулагдсан байдаг. За хамгийн анхны цомог нь болохоор 1996 онд болохоор Backstreet Boys нэртэйгээр анх гарч ирсэн юм билээ. За тэгээд 99 онд гаргасан дараагийн цомогт нь болохоор I Want It That Way гэдэг дуу нь болохоор тэдний хамгийн алдартай дуунуудын нэг нь болсон. За Grammy-д бүр нэр дэвшижсэн юм алдартай дуу юм билээ. За тэгээд энэ 99 онд гаргасан цомог нь тухайн үед бүр хамгийн алдартай борлуулалттай цомгоороо бол одоо алдартай болж ирсэн. Эхний гаргасан эхний 7 хоногт бол гэгч 1.1 сая хувь борлуулагдсан байх жишээний. За 2002 оны хувьд болохоор Kevin хамтлагаасаа гарна гэд гарч байгаа. Гэхдээ 2012 онд л аль биесээр буцаад ингээд орж ирсэн байдаг. Нэг хэсэг дөрүүлээ болцсон байсан юм анзаарч нэг. Одоо эргээд ингээд 12-оос 5 болсон байдаг. Дараа жил нь яг хамтлагийнхаа 20 жилийн ойгоо тэмдэглээд анхны бие даасан цомог болох In a World Like This цомгоос гаргасан байдаг. Тэгээд 100 сая гаруй энэ цомгоос борлуулагдсан байт юм билээ. Тэгээд түүхэндээ бүр бичигдсэн хамтлаг юм билээ шүү дээ. Хамгийн амжилттай хүүгүүдийн хамтлагуудын нэг гэж ярьдаг. Ер нь бол boy band гэдэг ойлголтыг дэлхийд дахинд түгээж өгсөн. За 90-ад оны pop соёлыг тодорхойлогч яг энэ хамтлагаас бол гаралтай л гэж ярьд юм байна. За тус хамтлаг 2013 оны 4 сарын 20-нд 20 жилийн одоо болохоор дараа 7 хоногт нь бас юм билээ. Хойл өдрийн алдрын гудамжинд одоо хүлээж авсан буюу ер нь 20 жилийн ойгоор л одтой бас юм билээ. За ингээд 2021 онд болохоор 3 сард нь Зус сарын баярын анхны цомгоо гаргахаар ажиллаж эхэлсэн байдаг. За ингээд 7 сарын 12-нд болохоор 11-12 сард нь Лас Вегаст амралтаараа буцаж ирнэ гэд аль бие осоор зэрэг бас зарласан байдаг. Тоглолт хийнэ гэж зарласан юм билээ. Гэвч нөгөө нэг цар тахал болоод энэ цомгийг 2022 оны сүүлээр гаргахаар төлөвлөөд хамтлаг 21 онд одоо тэр нөгөө буцаж очих хэрэгтэй байсан газар очиж чадаагүй энийг бас цуталсан байт юм билээ. Ингээ 22 оны 4 сард Хойд Америкт аялан тоглолтоо өргөжлүүлээд 23 оны 5 сард Өмнөд Америк Африктас дуусгасан байдаг. Ингээ 22 оны 10 сард болохоор энэ хамтлаг анхны баярын цомог болох Very Backstreet Christmas гэдэг цомгоо одоо шинжилтэй холбоотой цомгоос гаргасан байт юм байна.
За ингээд 24 оны 12 сарын 4-нд одоо тэр нөгөө төвийнхөө одоо талбай нөгөө зул сарын модыг хасаана гэж тэгдэг штеп. Хасаахад зориулсан NBC суугаар шууд дамжуулсан тоглолтоо бас хийжсэн. За 25 оны 7 сарын 11-нд болохоор Millennium гэдэг хоёр техникчдээр 3 дахь студийн цомгоо дахин гаргана гэдгээ бас мэдгдсэн байлээ. 25 оны 7 сарын 11-нд одоо цомгоноос гарах гэж байгаа юм билээ шүү дээ. За тэгвэл энэ хамтлагийн эхний гишүүнийг нь бас танилцуулъя гэж бодлоо. Александр Джеймс Маклейн. За 78 оны 1 сарын 9-нд төрсөн одоо 47 настай Америкийн дуучин. За Backstreet Boys хамтлагийн одоо pop дууны хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг гэдгээр илүү их одоо хүрдэг юм бэлээ. За хамтлагийн хамгийн шивээс ихтэй, хамгийн загварлаг, за хамгийн одоо нэг тийм нөгөө бүрдүүлсэн имиж нь эдгээр чинь бүгд нэг өөр шүү дээ. Бүгд өөр үү. Ингээ гаднаас нь харахаар мүрийтэй тоглоомчдыг үл бүтгэгдгийг чиг харагддаг гинэ. Тийм тоглоомч шүү. Тийм ер нь тийм залтай итгэжиг имижийг албаар ингэж бүрдүүлсэн. За ийм имижтэй гişүн гэдгээр алдартай юм бэлээ. За би дээр бүр 60 гаруй шивэстэй юм биш үү. Тийм зарим нь болохоор гэр бүл ялангуяа нөгөө эхнэр охтуудынхаа нэр мэрийг бол шивцсэн байт юм байна. Тэгээ хөгжим, итгэл одоо нөгөө нэг гой өгнүүд ишлэлүүд гэдэг штэ тий. Ишлэлүүдээс аяг өгшивсэн юм байлээ. За тэгээ ээжи амралтынхаа өдөр дээр гэртээ охидтой хоол их туртай сайн дагууч. Тэгээ хамт ер нь охтуудтайгаа их цагаа өнгөрүүлдэг. За түүний дуртай хоол нь бол Итали маягийн паста маш сайн хийж чаддаг гэж шүү. Тэгэхээр лаг тогооч юм шиг байгаа юм. За багнасныхны амьдралаас дурдвал Флоридигийн Вест Палм бич хотод эмнэлгийн ажилтан зохиолч, дасгалжуулагч, теннис болон хөгжимчин Роберт Блу Боб Маклин нарын гэр бүл төрсөн юм бэлээ. Тэгээд айлын ганц хүүхэд ерөөсөө ах их юу байхгүй ганц хүүхэд. За 2 настай байхад нь аав ээж нь бас л нөгөө зам өөг хоёр тишээгээ ингээд болцсон учраас ихэвчлэн ээжийнх нь аав ээж нь буюу эмээ өвөө нь өсгсөн гэж болно. Тэгээд аавтайгаад ээж аав хоёрын салснаас хойш ер нь баг огт уулзаагүй гинэ. Ямар ч холбоогүй байжгаад 1997 онд л аавтайгаа сүулт ингээд уулзаад дахиж ингээ уулздаг болж байгаад харилцаагаа илүү их сэргээсэн гэх юм уу. Тэрнээс хойш бол аавтайгаа байнга холбоотой байх болсон гэж ярьд юм байна. За хүүхэд байхдаа Маклины хувьд болохоор хэл ярианы бэрхшээлтэй байсан. Гацж ээрч ингээ төгдөрдөг байсан юм билээ. Бас тийм байсан учраас энэ нь одоо хамгийн том сул тал нь болдог ч юм уу. Юу ихэндээ бас гадуурхагдах юм болдог байсан. Тэгээд багасаа л би жүжигчин болно гэж шийддэг байсан. Боддог байсан гинэ. Ер нь бол жүжиглэх, дуулах, бүжиглэх юм сонирхолтой. Гэхдээ яг алийг сонгох байсан бэ гэвэл би бүжиглэхийг илүү сонгох байсан. Бүжигчин болоход илүү дуртай байсан гэдэг ч байгаа. За ингээд дуулах чиглэлээр карьераа хөөж эхэлсэн. За тэгээд 4 настай байхад нь хүүгээ ээж нь анзаарсан гинэ. Миний хүүний тийм бүжигтлэх сонирхолтой юм байна да гэдгийг анзаарч эхлээд өдөр бүр ингээ 2 цаг бүжгийн хичээл явуулж гисэн. Хүүгээ дэмжиж эхэлсэн. Ингээд 4 жил балет, jazz, кран, хип-хоп, ритм хип-хоп, сааса, гимнастик хийжсэн юм бэл. Балет хэрэгжүүлжсэн юм билээ шүү дээ. За ингээд ээж нь ер нь бол хүүгээ карьеринж гэдэг юм уу тэр тал дээр аягүй дэмждэг байсан учраас 5 нас хүрэнгүүт нь загвар өмсгчүр бас ингээд сургаж эхэлсэн. Хичээллүүлээд тэгээд янз бүрийн сэтгүүлийн нүүрэн дээр хүүхдийн хувцсны загвар өмсөж ингэж аягүй гардаг байсан юм билээ. За тэгээд энэс гадна бас спортоор хичээлдэг байсан. За түүний хувьд яг 2 дахь ээж шиг нь гэж хэлж болно. Имэн бас давхар ингээд өсвөр наснд нь яхад яадаг гэсэн ингэдэгсэн чинь төгөлдөр хуурын хичээл зааж өгөөд гэрээрээ зааж өнгөтэй төгөлдөр хуурын тэмцээн тийм шалгалтуудад аягүйх оруулдаг байсан юм байна. Ингээд 6 нас хүрэнгүүтээ сургуулийнхаа жүжигт цасан цагаан ба 7 удаа жүжигийн туслах дүрт наах тоглосноо жүжигт ингэж тоглож гисэн байдаг. Ингээд 11 нас хүрэхээс өмнө нөгөө Шилпүнчэг, Хаан бит хоёр, Дэвд дэрх морин уур зэрэг мэсгэлүүдэд одоо ер нь бол хит хитэн жүжиг тоглолцсон байсан. Тэгээ 12 нас хүрэхдээ алиж нэ сургуулийнхаа 27 сонгодог жүжигт тоглолцсон байсан гэхээр лаг жүжигчний ер нь л гараагаа ихсэн гэж хэлж болно дөө. Цаандралчид танилцуулаад өргөжлөлье. За үений үр дүнтэй бэлтгэл NBL даамд хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч үрдэлтгүй идэвхтэй амьдар NBL глюкозамин хондратын сульфатыг танилцуулъя. Тэгэхээр таны өвдөг үе мөчөр өвдөд хөдөлгөөн ихэд хэцүү. Дээрээс нь ийм зөв илэрж байгаа бол танд глюкозамин хондратын сульфат хөхөр агуулсан Европын GMP чанар стандартыг хангасан NBL бэлтгэмлийг хэрэглэхийг зөвлөж байгаа хэрнэ. За NBL бэлтгэл маань 2 төрөлтэй NBL номер 90 шахмалыг танилцуулъя. Хэрэглэх заалтны хувьд үений мөгөөрсөн эдемгүүд, спортын гэмтэлбэртэл, ясны сэрэгжилт, за жингийн өвдөл, шатаар өгсөж урууд хойд өвдөгний үеэр өвдөх, хөдөлж босож суугаад тань өвдөг тохоогоор тань шархиж дуугарах те гүйцэд тэнийхгүй зовиртой байгаа төгөл хэрэгэлдэм байна. За тэгээд NBL номер 90 шахмалыг нэг шахмалаар өдөрт 2 удаа ухаа 45 хоногийн хэрэглээ байдаг байна. За мөн номер 60 шахмалаа нэг шахмалаар өдөрт 2 удаа 30 хоногийн хэрэглээ гэсэн. За ямар хүмүүс хэрэглэх юм гэхээр өвдөгний үений өвдөлт нь ачаалал үед буюу удаан алхах, зогсох, дасгал хийх үед нэмэгддэг, зогсож байгаад хөдлөх үед болон богино хугацаанд үений хөвшин гэлэрдэг, үений өрөвслийн шинж тэмдэг 6 сараас дээш хугацаанд илэрчихсэн. Өмнө нь өвдөгний үеийг гэмтэж байсан хүмүүс ерөнхийдөө бол хэрэглэнэ гэсэн. Тэгэхээр хэрэглэхийн өмнө заавал эмийн заавартай танилцах ёстой шүү.
За бүх юмын сангуудаар худалдаалагдж байгаа холбогдох утасны дугаар 77 тэг 4 50 50 77 тэг 4 50 50 гэсэн дугаарлал бүгдээрээ. Сошиал хаяг Noble Mongolia гэдэг хахаар гараад ирнэ. Баярлалаа хамтран ажилласан үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдар NBL глюкозамин хондротын сульфат байлаа. Баярлалаа. Зяан тоосонсогчтой баярлалаа. Өнөөдөр та бүхэндээ Backstreet Boys хамтлагийнхныг эхнээс нь ахуулаад танилцуулж байна. За ингээд Ализений жүжигчин болцсон байсан л гэсэн. Ингээ 12 настай байхдаа анх бүжгийн хамтлагийг байгуулж исэн юм лээ. Дуу биш. Тэгээ бүжгийн тэмцээнд оролцож исэн. Гэхдээ яг нэг ч удаа төрүүлээгүй ч гэсэндээ маш их туршлага байсан гэж өөрөө дурсдаг юм билээ. Ингээд 90 онд болохоор Маклийн түүний ээж, эмээ, өвөө нар нь Polaroid-ээр нүүгээд жүжигчний болон дуушны карьераа тэнд очиж үргэлжлүүлсэн байна. Ингээд 4 жилийн турш болохоор Polaroid-ийн драмын урлагийн академид одоо хувийн жүжигчний сургуульд суралцаад драмын клуб болон жижиг жүжиг тоглоод үе үе бол нөгөө загвар өмсгөө огт орхиогүй айгуу сэтгүүлүүдээр гарсан хэвээрэл байсан. За ингээд 89 онд болохоор 11 настай байхдаа латин хэлний фестивалийн зарыг сонин дээрээс харсан юм билээ л дээ. Тэмцээнд нэг юм болох ёстой гэд. Тэгээ өвөө нь латин үндэстэн байсан тул шалгалт өгөхөр шийдсэн баа. Ингээд нэгдүгээр байранд орсон. Нэгдүгээр байранд ороод тухайн үед бүр $1000 шагналыг авч ирсэн. Нэлээд өндөр шагнал авч ирсэн. За тэгээ яг энэ наадам дээр болохоор тухайн үед 16 настай байсан Ховид Роо буюу хамтлагийнхаа гишүүнтэй бас дууны тасгалжуулагчаар дамжуулан танилцаж ингэж найз нөхөд болсон юм билээ. За ингээд ахлах ингээд байхдаа Маклийн одоо Disney Channel-ийн Welcome Freshman гэдэг цуврал тоглосон. Тэгээ анхны сонгон шалралтын үеэр болохоор Хови, Ник Картер нартай танилцаад Backstreet Boys хамтлагийн үндэс суурь энэ гураас ах эхэлж байсан байдаг бахнэ. Тэгээд зар нь ингэсэн гэлээ. 92 онд болохоор 3 сард орон нутгийн сонин дээр нь 16-аас 19 насны залуусыг шинэ хөгжмийн хамтлагт сонгон шалгаруулж авнаа гэсэн зар тавьчих. Тэгээд тухайд бол өөрөө 14 настай байсан. Тийм нас энэ нанууд нас нь болоог байсан. Тийм. Гэхдээ хамтлагийн шалгаруулалтанд за юмыг ажимдахгүйд яваад орсон юм байна л да. Гэтэл тэнцээд 92 оны 4 сар гэхэд одоо Маклин аль биесээр шинээр байгуулагдаж байгаа Backstreet Boys нэгдсэн хамгийн анхных нь гишүүн болсон. Тэг бүр 14-тэй хамгийн анхных нь гишүүн болж ингэж орсон байт юм байна. За ингээ араас нь бусад гишүүд нь орж ирээд 93 онд л тус хамтлаг байгуулж байсан байдаг. Мэдээж 90 оны сүүл 2000 оны ихэр бол энэ хамтлаг арилжааны амжилтанд маш ингээд хүрсэн байсан гэсэн. За яг хамтлагийн гишүүн байх хугацаанд өөрөө нөгөө нэрээ өөрчилж бие дааж уран бүтээл аягүй хийж хандив өнтер өгдөг юм бэлээ. Энэ нь болохоор Johnny No Name нэртэй өөрийнхөө дүрийг бүтээгээд бас уран бүтээл хийгээд ингээ явж байсан гэсэн. За дээрээс нь нэг юм сонирхолтой бизнес хийдэг юу ингэ гэсэн чинь хумсны будаг гаргадаг юм байна. Тэгээд энэ хумсны будаг гаргах санаагаа октоодоос авсан гинэ. Тэгээд ингээ хумсны будгийн гэр бүлсэх хүн юм тий. Яг оноо. За 20 оны 8 сард одтой бүжиглэлийн шоуны 29 дугаар улиралд нь оролцохоор болсон. Нэгээр нь зарлагдсан. Тэгээд тэмцээнд бол амжилттай буй 7 дугаар байранд нь орж чадсан юм байлээ. Тэгээд энэ тэмцээнд ороод яагаад ингэж авлын анхаарал татсан гэсэн чинь маш их хэмжээний чин хассан байдаг. За ингээ хувийн амьдралаас нь дурдъя тийм ээ. Эмээ нь 2001 онд нас орсон. Тэгээд нөгөө хоёр дахь ээж нь шахуу өсгсөн хүн нь болохоор нэлээд хүнд туссан. Эннээсээ болоод архин ондох хүчтэй болсон. Маш их хэмжээгээр ууж эхэлсэн. За ингээ 99 онд олон улсын оддын одоо орон судлалын бүртгэлд Акела ордны отыг Маклины нэрээр нэрсэн байт юм байна. Тэгэхээр өөр ингэсэн оттой нэртэй. За 21 оны 6 сарын 7-нд хойд эцэг Тони Солис нас гэд нас барсан байдаг. За харилцааны хувьд болохоор карьерийнхаа туршид хэд хэдэн бүсгүүчүүдтэй бол ингээ холбогдож ирсэн. 92 онд болохоор анх Backstreet Boys эснийгээ дараа хуучин менежер Donna Wright-ийн охин Marisa Jackson-тай болцож эхэлсэн байдаг. Би өнөөдөр энэ клипийг үзлээ. Энэ бүсгүн клипэнд тогсон юм билээ. Тэдний харилцаа бол 6 жилийн туршид ингээ үргэлж ирсэн. Энэ бүсгүй болохоор We Got It Gone On дууных нь клипэнд тогсон байлээ. Тэгээд хамтлагийн хамгийн анхны дэлхийг тойроо аялах аялын тоглолтод нь хамт оролцоод хувьцыг хариуцаад тэгээд дээрээс нь бас юу хийжсэн бэлээ. Нүүр будагч нар нас ингэж ажиллаж исэн. Ийм бүсгүйлээ. Үсчингээр нь бас ажиллаж исэн гэсэн шүү. Ингээд тэдний сасны дараа болохоор Мариса бүр зориулсан ном бичсэн бэлээ. Битэрийн 6 жилийн харилцаа гэсэн бүр ном зориул бичижсэн. За дараа нь болохоор Маклин болохоор Аманда Лотината 2 жил болцсон. Тэгээд ингээс халаад удаад 2 жилийн дараа хамгийн удаан харилцаанд 6 жил байсан юм шүү. Ингээ 2 жил болонгуудаа хамтлагийнхаа бүжигчдийн Кристин Денихитэй 3 сарын турш болцоод 2002 онд болохоор дуучин Сара Мартинтай сүү тавьсан боловч энэ хоёрын аль бисэр гэрлээг ингээ салсан байдаг. Харин 2001 оны 10 сард загвар өмсөгч мейкап артист, зураач, өсчин Рошел Дина Кридиста танилцаад
Тэгээд салцсан байсан юм лээ. Яг танилцсан тухай үед би нэгэ асуураа мэддэг байж байгаа салаад 2006 оны ноёр ахиж таарад дахиад нийлээд 2009 оноос болцож эхлэнгүүтээ 2010 онд яг төрсөн өдрөөр нь Маклин Карадиста гэрлэг санал гэж тавиад гэрсэн байдаг. За тэгээд хамгийн их амьдралд нь нөлөөсөн чухал эмэгтэй гэж нэрлэдэг. Ягаад тэгэхээр хар тамхины донтолттой нь олон жил нөө хар тамхи архины донтолттой нь олон жилийн туршид тэмцлээ даван тулахад нь тусалсан гэж үздэг юм байлаа. Хосууд 2011 оны 12 сарын 17-нд Beverly Hills жижиг буудалд Backstreet Boys хамтлагийн бусад гишүүдийн хамтаар хурмаа хийсэн байдаг. За хосууд бол одоо 2 охинтой. За 2024 оны буюу салаад одоо нэг чиглэл болж явах шиг байна. Арай жилч хүрээгүй амад 12 сар саяхан салсан. Салцсан юм уу? Салцсан. 12 яг шинэ жилийн өдөр болохоор 12 жил хамт амьдрсныхаа дараа хосууд уул нөө харилцаагаа авч үлдэхэд төр хугацаанд хэсэг ингээд зам замаа хөөсөн л дөө. Тэгээд хэсэг байж агаад тэгээ за бүр салнаа гэдэг шийдвэр гаргаад одоо ингээд бүр салцсан юм билээ. За тэгээ Backstreet Boys-ийн яг карьерийн оргил үед нь Маклин хар тамхи архинд донтчихсэн. Тэгээд энэ нь болохоор 2000 онд The Call гэдэг дууны клипний зураг авалт үеэр анх хар тамхи хэрглэж исэн гэж хэлсэн юм билээ. Тэгээд хамтлагийнх нь анзаарч эхэлсэн нэг л биш байна да. Энэ нэг л болохоо хэлсэн байна да гэд амд нь болохоор Kevin Richards 2001 оны 7 сард түүнийг нь олж мэдсэн маа. За тэгээд чи одоо ингээд энэ муухай юм хэрглэж болохгүй гэд хэлэнгүүт энэ үед нь Маклин хүлээж авахгүйгээр яасан гэд гисэн чи тэгвэл танаа хамтлагаас чинь гарлаа. Би энэ хамтлагт чинь байхгүй гэж нэлээд сүрдүүлсэн. Гэхдээ за ингээд нөхөн сэргийн хэмжлэгэнд яваа гэд найзуудынхаа хэлснийг бас хүлээж аваад хар тамхи арх хэтрүүлэн хэрэглэснийхээ улмаас нөхөн сэргийн хэмжлэгээ бас хийлгэж исэн юм байна. За тэгээд 3 удаа биш 4 удаа нөхөн сэргийн хэмжлэгэнд хамрагдсан. Одоо бол арх тамхинаас хол бол 20 жил гэд болчих жоог гэсэн. Арх руусоо огт уудаггүй. Архигүй 20 жил басныхаа дараа 12 шаттай 12 үе шаттай нэргүй архичдын уулзалтыг зохион байгуулж ингэж ихэлсэн юм байлээ. За тэгээд 20 онд бол 19 оны сүүлээс хойш би бол ингээд архинд маш их донтцсон байсан гэдэг бол өөрөө зөвшөөрсөн. Тэгээд ихтэй одоо би бол ухаа болцайл удаж чинь илүү сайн нөхөр болоход бол хичээж байгаа гэж хэлсэн юм билээ. Тэгээд архинаас гарахт нь хамгийн их нөлөөсөн хүний хийн гэдгсэн чинь охин гинэ. Та яг арх шиг үнэрт чинь гэж хэлсэн юм билээ. Тэгэхээр одоо байнгын сухт байсан гэсэн. Тэгээд архинаас юу нь бол гарсан гэсэн. За эрүүл мэнд одоо фитнесээр маш их хичээлдэг болсон. Одоо юу идтiin гэдгсэн чинь цавуулгагүй, ургамлын галалтай, эсэн чихэргүй бүтээгдэхүүн хэрэглэдэг юм байна. Тэгээд маш их чин хассан. За шивээснүүд нэг 60 гаруй шивээстэйгэд хэлжсэн шүү дээ. Айгүй утга учиртай шивээс байдаг. Гэр бүлийнхнийх нь нэр байдаг. За бас нэг юм гүүрний шивээс байт юм лээ. Нурууныхаа гол нэг тийм гүүрний зураг шивсэн байгаа. Энэ болохоор амьдралынхаа хүнд үеийг даван туулах гүүр мэд холбогч хүч гэдэг бэлэгдэж ингэж хийсэн юм байна. Шувууны буюу пионикс байдаг. За тэгээд энэ болохоор нөгөө үхэл дахин төрөлтийн бэлэг тэмдэг гэж бас үздэг юм байлээ. Тэгээд донтолтоосоо ангиж ирсэн дахин шинэ хүн бас амьдралынхаа түүхийг илэрхийлдэг буюу бие дээр нэг бүх шивээсүүд утга учир илэрхийлдэг гэсэн. Гэтэ шивээс хийлэхдээ анх тиймч дардаа эхлэегүй гэнэ айгүй хөргө хөгжилтэй түүхүүд ихтэй анх шивээсээ хийлэхдээ зөндөө хуйлжсэн гинэ өвдөд 18 настай хэлэгжсэн юм байна. Анхныхаа шивээсээ хийлгэж байхдаа өвдөлтөнд тасаагүй байсан учраас зөндөө уйсан гэдэг чилээ. За ханиалгаадах би. За тэр оронд би шивээсийг харжээ. Тэгээ 66 шивээстэй гэхэд би энэ дээрх яг үгдийн бүр тэр чигээр нь халахлах хэмжээний их бол биш юм шиг санагдчих. Тэгэхээр ер нь жижигхэн шивээсүүдийг хийлгэсэн юм шиг байна л та. Би энэ дээгүүрээ хоёр гараараа мараараа ч юм уу тийм. Тэр чигээр одоо нөгөө нэг ингээд нүүр мөрө харагдахааргүй баг шивцэн хүмүүс байдаг шүү дээ. Битүү биш дандаа нөгөө жижиг юм шивээснүүтэй. Тэгээ шивээс чиндээ бүр тэгсэн гинэ. Хүүш энэ ингэж их өвддөг юм уу? Би бүх бие шивээсээр бүрэх төлөвлөгөөтэй байсан штэ гэж бүр уйлж исэн юм билээ. За дараа нь болохоор шивээснийхээ дундаас гараад пицца идчихсэн юм байна. Нөгөө нурууны гүүрэн шивээс гэдээсэн штэ. Энийг бүр 6 цаг сууж байгаа гэсэн миний тусралтгүй. Штэ удаа том шивээс бол бүр л удаа штэ. Яг үнэ. Тэгээ энэ үеэрээ бүр өлсөө тисгүүгээр за одоо надад пицца л идэхгүй бол болохгүй мэн гэж шивээснийхээ салаанаас шууд гараад пицца идчихсэн юм байна. Тэгээд шивээс нь яг ийм хагас дууссан. Дуусгаагүй шууд өссөндөө гараад ингээд явчихсан юм байна. За тэгэд бас нэг хөвгтэй юм юу болсон ингээд гэсэн чинь буруу бичээстэй шивээс хийлгэх шахсан буюу итгэл гэж бичүүлэх гэжсэн чинь шивээс чинь тэр нь буруу хараад тавилан гэдэг үгийг бас бичингээ алдчихсан. Бас гайгүй хоёр үг шүү дээ. Тийм буруу ойлголт төрөл төрөв солиоч гэсэндээ тий. За мөрөн дээрээ хийлгэжсэн том шивээснийхээ үеэр удаан хугацаанд нэг байрлалд ингээд суусаар хагаад хөшөөд толгойн эргээд ухаан алдаж унахаа шахсан гинэ. Бүр ингээд за одоо болио гэд. Тэгвэл энэ гадаадад шивээсийг удаан шивдэм бах та. Монголд бол шивчээд жоохон байжгаад амраад хэд хоногийн дараа ил шивүүлдэг ч юм уу 7 молоо гэж завсралт шивэдэг юм л шүү дээ. Тэгэхээр одоо их л удаан суулгацсан л болж таараад л байна л та. За тэгээд
Багтаа нөгөө шивээс нь үнэхээр дуртай байсан учраас хуурамч наалтууд аяг цуглуулдаг гэсэн юм байна л та. Би тэрэ наадаг. За тэгээд тайзан дээр өмд нь бас ингээд шувтарч унжсэн байдгийм байна. Тэгээд нүрээ буруу бодож нөгөө мейкапа буруу игээд бас тайзан дээр гарч ирсэн тохиолдол байдаг гин. За тэгээд хамгийн инээдтэй нь болохоор нэг юм аягүй сүрчин хүүхдээ хайрын загтал бичиж явуулж ирсэн гинэ. Найз охин дуулан битсэн юм байна. Тэгсэн чинь нөгөөдхөө юурээ олчих продюсер руу явуулчих чандуураад. Тэгээ продюсер нь бодвол одоо цочирцсан л байлгүй тий. Тэгээ продюсер бол гайгүй юм да бас нэг тийм айхтар юу гэдэг өөр мөр хүн лүү бас явуулж байгаа эвгүй шүү дээ тий. Найз майз руу явуул тэгээ шоглож моглол бөө насны юм болох л үгүй. Продюсер л бол зүгээр сонсогч шүү дээ. Яа гахаа зачиж өгөхгүй юм. Тэглээ. Тэгсэн чинь продюсер нь хариуд нь надад хөөхөн шүлэг бичиж яваасанд баярлаа. Харин тийм хөнгөн хүлээж авах л гэж бодсон юм. За нэг иймэрхүү амьдралтай хүн байна да. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бол өнөөдөр ч байх вэ? Энэ 7 хоног жоо хэдүүлээ Backstreet Boys-оор амьсгалах юм байна. За тэгээд их сайхан усаа уужээ тэр хооронд дүүн Японы жүжигчин танилцуулаад өгье. За өнөөдөр Японы төлөөлөл болсон алдартай жүжигчин Nagano Meiгийн тухай танилцуулахаар бэлтлээ. За сүүлийн үед түүнтэй холбоотой сенсад гарч байгаа буюу яг одоо Японд маш одоо эрэлттэй юм жүжигчин байгаа. Яг ямар байдлаар ингэ сенсац дүрцсэн тухай асуудаггүй танилцуулъя. За эхлээд төрсөн он сарын танилцуул. 1999 оны 9 сард төрсөн энэ жил 25 настай маш залгуун жүжигчин. За эхний баримт нь багаасаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Бага ангийн сурагч байхаасаа нэг дугуйтай нэг юм одоо ундаг дугуйч хоёр дугуйтай байдаг чинь нэг ганц дугуйн дээр ганц дугуйтай нэг ундаг гэсэн юм лээ багаасаа. Тийм уян налархаа сунгал цайтай хүүхэд байхын тулд гимнастикаар багаасаа хичээлдэг байсан. За ингээ 2008 онд бага ангийн сурагч байхдаа Токиод дэлгүүр хийсч яваад одоогийн энтертайнментийн одоо хараанд өртөж алдартан болох гараа эхлүүлсэн юм байна. За гэхдээ тухайн үед бол Nagano Meiгийн хувьд алдартан болъё гэсэн бодол бага байсан байна л да. Үгүй яг чи алдартан болооч гэсэн санал тавьсан ч гэсэн те. Үгүй ер нь алдартан болохыг шаардлага явууч гэдэг нэг тийм мөрөөдөл нь бол байгаагүй юм шиг байна. За тэгээ ээж нь ч гэсэн энэ саналаас нь хатгалцсан. Гэвч тухайн нэг санал тавьсан энтертайнментаар зочлох үеэр нэг сургалт авч байгаа хүүхдүүдийг харсан байна л да. Өөртөө ч гэсэн маш олон хүүхдүүд байна. Тэгээ бүгдээрээ хичээнгүлэн шандан суралцж байгаа хараад үгүй яагаад ч юм зэдээс юм нөлөөлөл авсан гэх юм уу. Тэгээд үгүй би нэрээ алдартан болж болох юм штэ. Би хэрвээ алдартан болох юм бол өөрийнхөө дуртай нэвтрүүлэгт орж болно штэ гэсэн бодол төрсөн. Тэгээд ээжигээ ятгахсан. За ингээд дараа жил нь буюу 2009 онд нэгэн кинонд бага насны дүрийг бүтээж жүжигчний гаргаа амжилттай эхлүүлсэн байдаг. Тэгэхээр 2009 оноос хойш жүжигчнээр ажиллаж байгаа гэсэн үг. За тэгээ багасаар жүжигчнээр ажиллаж эхэлсэн болохоор ч тэр одоо жүжиглэлт бол маш сайтай. Ямар санда жүжиглэлт хэд сайтай өсвөр насны хүүхэд гэдэг гэж байдлаар гэх юм. Одоо жүжиглэлт хэд сайтай гэдэг маань залуу хүн байх юм бол тэ 10 эдтэй хүүхдээ харж үгүй одоо чинь жүжиглээд нэг удаагүй байлгүй дээ ч гэдэг юм уу тийм байлаа хүлээж авч болно шүү дээ тэ. Тэгээ ингээ харахаар жоохон мөртлөө жүжиглэлт үнэхээр сайтай тийм алдартнуудын чагсаалтыг гаргаад энэ Nagano Mei жүжигч маань ихний байранд орж ирсэн юм байна. Тэгээ нэг хүмүүс бол бараг зарим нь ингээд 10 эдтэй хүүхэд бол биш байхаа тий ядаж 20 гарсан байхаа гэж таамаглаж ирсэн байлаа. За тэгээ багасаа жүжиглж эхэлсэн ч нэр хүнд нь бол яг 2016 оноос идэвхтэй нэмэгдэж эхэлсэн. Тэгээ 2018 онд хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн тоглолдог. За NHK телевизийн өглөөний драмад 2366 хүнтэй өрсөлдөөд тэнцээд гол дүрхтэй чадсан байдаг. Ер нь тэр өглөөний драмад тоглож ижил бараг тэр одоо алдартай тийм баталдаг гэх юм уу тий. Тэгээ тэр драмын чинь гол дүрийг хэр баргийн жүжигч авчдаг юм байна. Өөрийнхөө жүжиглэлт юу гэдгийг мөх чадвараараа баталж харуулж чадсан хүн л тэр дүрийг авах боломжтой байдаг гэсэн. За дараагийн баримт нь нэр холбогдсон ирчүүдийн тухай танилцуулъя. За сая бол урлагийн замналыг товчхон арчлаа. Тэгээ тоглосон уран бүтээлүүдийг яриад байвал хүн чинь бас нэг 2009 оноос хойш гэдэг чинь их л олон уран бүтээл яригдсан гэсэн үг шүү дээ. За нэр холбогдсон ирчүүдээс нь за жүжигчин Nagano Mei 2023 онд Миланд улсын загварын шоунд оролцож байхдаа шатаар буухтаа хажуудаа зогсож байгаа өндөр залууд гараа өгөөд түшиж буусан гинэ. За тэгээ тэр нь тухайн үед камерт буугаад маш олон зураг авсан байдаг. За тэгээ ингээ хүмүүс тэр залууг жүжигчин бүсгүй найз залуу гэж таамаглах болсон юм байна. Тэг хүчтэй найзлуудаа хамт Миланд болж загварын шоунд оролцсон юм биш үү? Гар хөлийг нь барайл зүрхээ шүү дээ гэд. Тэгээ шалгаад үзсэн чинь менежер нь болж таарсан. За тэгтээ тэр менежер нь нэгэн алдартай хүний төрсөн дүүн байсан гинэ. Нөгөө гадаад үзмж талаасаа ч гэсэн их өндөр гоё биетэй ч гэдэг юм те. Японочдын хувьд бол их сайхан залуу гэж үзсэн учраас тий тэр менежер залуу гэх сонирхсан байлаа. Гэхдээ ямар нэгэн янаг амрын холбоотой биш буюу менежер нь байсан. За хамгийн дуртай жүжигчнэрээ Сато Такеро гэдэг жүжигчнийг нэрлэжсэн. Тэгээд тэд хамтдаа нэг бүтээл уран бүтээл тоглож хоорондоо танилцсан байлаа. За ер нь нэг уран бүтээл тоглосноос хойш одоо бол ийм нөхөрлөл гэх юм уу найз нөхдийн харилцаатай болсон. За тэгээ жүжигчин Сато Такеро нэгэн ярилцлага дээрээ за Nagano Mei бит хоёрын харилцаа яг ямар хөө байдалд байгаа вэ гэж хүмүүс их асууж байна. За би үүнд хариулт өгье. Ойр дотн харилцаа болон одоо нөгөө нэг найз нөхдийн ойр дотн харилцаа те бас хайр сэтгэлийн
харилцаа хоёрыг яг завсарт байгаа гинэ. Тэгэхээр одоо нэг тийм найс нөхөдч болж магадгүй, хайр сэтгэлтэйч болж магадгүй ч юм уу. Тийм нэг юм завсарт байгаа гэсэн хариулт өгөө. За энэ тэгээд тухайн үед бас нэлээд шууган тарж исэн билээ. Тэгэхээр одоо юу вэ найзууд? Тэг хэрэв магадгүй одоо жишээл нэг тэгээд жоох арай илүү дотн сод эхлэх юм бол үерхэх боломжтой гэсэн үг юм уу гэж хүмүүс таамаглаж исэн байна. За тэгвэл өнөөдөр хамгийн том сенсацийн танилцуулъя. Эхнэр хүүхэдтэй эртээ нууц амргийн холбоотой болсон гэдэг нь бол хамгийн том сенсац нь байсан. За саяхан жүжигчин Нагано Мэйтэй холбоотой хамгийн том гарсан сенсац нь. За энэ сарын 23-ны өдөр гарсан юм байна лээ. За өөрөөсөө 15 насаараа 84 оны эхнэр 2 хүүхэдтэй Танака Кей гэдэг жүжигчинтэй нууц амргийн холбоотой болсон гэсэн мэдээлэл гарсан. За тэгээд энэ мэдээлэл дээр ч юу гэдэг юм баримт байхгүй л тэл худлаа штэ. Тэгсэн баримттай байсан юм байна. Толгоогоо нийлүүлсэн зураг хөтлөлцөө зогсож байгаа зураг гэх мэтчлэн зургууд дэлгэгдсэн. За тэгээд жүжигчин Нагано Мэйгийн хувьд өнгөрсөн хугацаанд гинэн хонгор имижийг өөртөө бол маш сайн мөрдүүлж чадсан буюу ер нь хин нэгний нууц амраг байн гэж юусоо язгуур явж хойч төсөөлөхгүй юу. Тий, ерөөсөө тийм имижтэй биш. Тэгээд тоглосон дөрүүд нь ч гэсэндээ үнэхээр юм гинэн хонгор имижтэй өөрийнх нь дүр төрхнөөс тийм байхгүй. Тэгэхээр хүмүүс мэдээж маш их шоконд орсон. Яаж одоо гэр бүлтэй хүнтэй тийм харилцаатай болж чадваа гэд. За тэгээ найз залуугийн Танака Кейгийн хувьд 2011 он жүжигчин Сакура гэдэг бүсгүйтэй гэр бүл болоод одоо ингээд 2 хүүхдийн аа болцсон жүжигчин юм байлээ. Тэгээ ер нь энэ жүжигчин маань залууд бол нэг хайхтар алдартай байгаагүй. Бас л адилхан залуугаас уран бүтээл төрөж гисэн ч гэсэндээ хүнтэй гэрлээд хүүхдтэй болсныхаа дараа ийм гэр бүлсэг имиж үүдэж тээ. Сайн аав сайн нөхөр. Яг зөв. Тим имижтэй суучаас ч тэр хүнтэй суусныхан дараас эхлээл ингээд карьер нь өсөөд нэмэгдэж эхэлсэн билээ. Тэгээ энэ жүжигчин залууч гэсэндээ хүмүүс өстэй гэр бүлдээ үнэн ч гэсэн хайхан гоё залуу гэж боддог байсан чинь ингээд янаг амргийн холбоотой болсон гэдэг юм сенсац гарсан юм байна. За тэд 2021 онд нээлттэй хийсэн And So the Baton is Passed гэдэг кинонд хамтран тоглохосноор анх танилцсан. За тэгээ Танака Кейгийн хойд эцгийн дүрийг бүтээсэн жүжигчин одоо юу гэдэм юм кинон дээр болохоор энэ Танака Кей болохоор хойд эцгийн дүрийг бүтээсэн. Харин энэ Нагано Мэй гэдэг энэ Япон жүжигчин бүсгүй болохоор охиныхын дүрийг бүтээсэн мэлээ. Тэгэхээр одоо аав охин хоёрын дүр бүтээсэн гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Тийм тэгснээ амьдрал дээр бол хайр янаг амргийн холбоотой болчихж штэ тийм. Нууц амраг болчихж байгаа. Тийм. Тэг ямар тач жүжигчин бүсгүй энэ нууц амраг те Танака Кей гэдэг гэр бүлтэй залуудаа анх танилцсан мөчийн тухай өгсөн ярилцлага байлаа. Одоо нэрж холбогдоод эхлэхээр л өмнө ярьжсэн яриа болгоныг нь тастаж аваад шуугж гисэн маам л да. Тэг юу гэж ярьсан бэ гэхээр анх зураг авалтын талбай дээр түүнтэй уулзахад хүнийг өөртөө маш хурдан татаж чаддаг нэг тийм сэтгэл татам чанар ихтэй хүн шиг санагцсан гэж хэлсэн юм билээ жүжигчин залуу. Тэгээ яг хизэнээс дотн харилцаатай болсныг нь тодруулаад өнгөрсөн онд санамсаргүй байдлаар дахиж уулзсан юм байна. Дахиж уулзсан гэдэг нэг юм байгууллагаас ч гэдэм үү одоо нөө зураг авалтын талбай дээр байгаа одоо арын ажилчтай хамт ингээл уулзаал гарч ордог шүү тий. Тэхүүгээр л танилцсан юм байна гэж ойлгосон. Гэтэ яг ямар уулзалт байсан нь нарийн бичиг үлээл л тий. Тэгээ 2024 оны 9 сараас эхлэж үерхэж эхэлсэн гэсэн нэг иймэрхүү баримт байлаа. За хоёул хамтраач танилцуулаад тэгээд дүрхтүүлээ тий. За тийм. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Япон чанарын Такатагаас хурд уж шатгуун зарцуулалтын төвшөөдөл NGK Сэвчийг танилцуулъя. 90 жилийн туршлагатай Японы NGK Сэвчийг 2008 оноос эхлэн Таката Япон сэлбэгийн дэлгүүр нь аль биесны эрхтэйгээр нийлүүлсээр байгаа. Тэг хүргэлжтэй эднийх бас сервистэй байдаг. За Японд үйлдвэрлэгдсэн удаан эдлгээтэй Япон автомашин зориулагдсан NGK Сэвчийг автомашинда тавьснаар 120 мянган км буюу 6-аас 8 жил явах удаан эдлгээтэй байдаг юм байна. За тэгээд автомашинда яг тохирох очлуурыг тавьснаар шатгуун зарцуулалтыг 0.3-аас 5 литр хэмнэдэг гэсэн бас онцлогтой байна. За дээрэс нь NGK Сэвчийн дээд зэргийн нэгтаршилттай керамик шавраар хийгдсэн тул 500-аас 800 Цельсийн өндөр температур төсвөртэй ажиллах чадвартай байдаг. За автомашины хурд хүч нэмэгдэн асалт хүргэсэн NGK Сэвчийн дэлхийн зах зээлд одоо 50% нь Японы зах зээлийн 75% нь бүр дангаараа ингэж эзэлдэг байгаа. OEM буюу Япон автомашин үйлдвэрлэхэд анх үйлдвэрээс нь хийгдсэн Сэвчийн стандартыг хангасан Toyota-гийн 3 машин тутмын одоо үйлдвэрээс гаргахдаа NGK Сэвчийг суйрлуулж ингэ тавьдаг юм билээ. Нэг жилд ойролцоогоор 1 тэрбум 200 сая ширхэг очлуурыг үйлдвэрлэдэг гинэ. 1 тэрбум аа. Ийм их үйлдвэрлэдэг юм тийм. Яг үнэ. За хаяг барьшлын хувьд Таката Япон сэлбэг Улаанбаатар хотод 6 салбартай хаан уулын ийм артын Б1 давхар, сансрын ийм артын 6 давхар, ардор хорооллын ийм артын Б1 давхар, за ТПД андууд замын урд Panasonic-тэй байрны 1 давхарт, замун баян бүрдээс тасган өсөх зам дагуу Эм ойл шатуун түгээх станц дотор байрлаж байгаа юм байна. За 6 дахь салбар нь 1-р хороолол арын зам дагуу отгон жолоо авцруулалтад залгаа Таката Япон сэлбэг байрлаж байна. Холбоотой хуцсны дугаар нь 72 72 11 11 72 72 11 11 хотын айлч хүмүүсэд хүргэлжтэй байдаг. Сошиалыг нь Takata Japan Auto Parts гэдэг хахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Япон чанарыг Takatагаас хурд хүч шатгуун зарцуулалтын төв шийдэл NGK Сэвч байлаа. Баярлалаа.
За ингээд мэдээлэлээр үргэлжлүүлье. За тэгээд ерөөдөө хизээнээс одоо хоорондоо холбоотой болсон бэ гэсэн 2024 оны 9 сараас үргэлж эхэлсэн гэсэн иймэрхүү мэдээлэл гарсан. За тэгсэн удалгүй дахиад нэг шоконд оруулсан мэдээлэл гарсан. Эхлээд тэ өөрөөсөө 15 насаар ах гэр бүлтэй 2 хүүхэдтэй эртээ холбоотойгоо гэсэн бол дараагийн шоконд оруулсан мэдээ нь 98 оны Солонгос жүжигчин Ким Moo-жун гэдэг залуутай давхар үргэлжсэн гинэ энэ жүжигчин бүсгүй. За. Тий. Нөгөөх нь болохоор яхаа өөрөөс нь юу юм бэ л дээ. Нэг л ах. Ойролцоо насны залуу. Тэр өөр амраг нь болохоор өөрөөс нь 15 нас. За тэгээ нэг гэсэн одоо хоёр залуутай зэрэгэл явчихсан болж таарч байгаа юм л да. За тэгээ энэ Солонгос жүжигчин залуутай яг одоо зураг авалт нүргэлж байгаа кино уран бүтээлэн цацагдж байгаа Castro гэдэг драмад хамтран тоглож байгаа юм байна. За тэгээ жүжигчин бүсгүйг өнгөрч 4 сарын 15-наас 4 сарын 19-ны хооронд нэг хэвлэл мэдээллийн байгууллагаас дагаж явсан юм байна. Дагаж яваад энэ хугацаанд тэ хинтээ уулзаж гарч орж ийн гэдгийг ингээд одоо папарацтай дагаж авсан гэсэн үг л дээ. За тэгсэн 4 сарын 15-ны өдөр найзуудтайгаа хоолж салчаад энэ Ким Moo-жун гэдэг солонгос жүжигчин залуутай уулзаад таксийн цугаа гэрлүүг хамтарсан гэж байна. За ингээд маргааш нь 4 сарын 16-ны өдөр жүжигчин бүсгүй төрүүлээд ажилдаа яваад тэгсэн энэ хоёр дахь найзлуу гэх юм одоо энэ солонгос жүжигчин залуу гэрт нь үлдээд энэ Nagano Mei жүжигчний ээжтэй хамт цагийг өнгөрүүлсэн гэж ингэрт нь. Тэгэхээр бүр сайн мэддэг л таарна. Харин их дотн болоод байна тий. Тэгээд яг нүдээс хойш ажиллаад дуусгаад энэ жүжигчин бүсгүй гэртээ ирэхтэн энэ солонгос найзлуу зөрөөд гарсан гинэ. За ингээ гэрээс нь гарч явчаад 4 сарын 17-нд дахиад маргааш нь боллоо. Маргааш нь болонгууд энэ солонгос жүжигчин залуу дахиад Nagano Mei-ийн гэрт очсон. Тэгээ ер нь энэ солонгос залууг нутаг буцан буцтал нь хамт цагийг өнгөрүүлсэн. За тэгээд тэр нутаг буцдаг өдөр нь буюу одоо энэ солонгос найз залууга явуулангуудаа шууд энэ 15 насаар ах Танака Кэй гэдэг жүжигчтэй хамт орой хоол идээд бааранд орсон гэх юм. Тэгээ 4 сарын 19-ний үүрийн 3 цагт тэд жүжигчин бүсгүйн гэрийн өвдөнд очсон гинэ. Нөгөө нэг 15 насаар ах. Тэ жүжигчин залуутай хамт гэрийн өвдөнд очоод тэгээ ер нь бол хоёулаа нэлээд согтцсон. Гэхдээ тэр 15 насаар ах амраг нь илүү их согтцсон байсан юм байна. Тэгээд тэр гэр бүлтэй жүжигчин маань ингэж хэлсэн гинэ. Би өөртөө чинь нэг өрөөнд орж болох уу гэж хэлсэн гинэ маш чангаар. Тэгж асуунгууд нь энэ Nagano Mei жүжигчин маань окей гэж хэлсэн гэх юм. Би орчуулж явахдаа гайхаад энэ одоо эсвэл бололгүй яах вэ? Яг нэг тийм процесс шиг сонсогдоод байгаа байхгүй тий. Юу л та гэж Япон тийм үгүй ч юм уу тийм биш. Окей гэд ингээ хэлж байгаа. Тэнгүүд нөгөө ихнэр хүүхдээ жүжигчин маань бөө баяр болонготой мэй би чамаг тий зөндөө хайрладаг шүү гэж хэлсэн маа. Согтуу штэ. За ингээд хар шөнөөр тэрүүгээр нэг бахирсан гэл дээ би чамайг айгу хайрлаж байгаа шүү. Нөгөөт нь окей. Хүмүүн сонсохоор. Яг нэг мэдээг нь одоо энэ чинь нэг Япон хэлнээс солонгос руу орчуулснаас нь орчуулж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг нянс нэг сонир. Чи доор гэх нэг юм тийм нянстай болоод байгаа юм л та. Тэгэлгүй яах вэ? Манай доор. Окей гэж оруулчихсан. За ингээд манай хоёр байрлалгаа ороод маргааш өглөөний 11 цагт нөгөө гэр бүлтэй ирчин жүжигчин бүсгүйн гэрээс гарсан. За тэгээ жүжигчин бүсгүй маань өнгөрч 12 сард гэр бүлтэй жүжигчин гэдэг аяны эртээ хамт парк орсон гинэ энэ орчод парк дээр бас болцсон юм байна. Гэхдээ харилцаагаа нэлээд нууцлаад ер нь энэ гадуур дотор бол гардгүй байсан хүмүүс чинь Крисмсийн баярыг тохиолдуулаад нөгөө одоо юу гэдэг гарч болохгүй гэж үзсэн бол зоригоо чангалаад манай хоёр гарсан гэж. Зориг чангалчгаар чи юу чамаг л олно л доо. Ер нь яг солонгосоор дэгөөжсэн бас бүр зоригоо чангалаад юм би одоо. Тэгэл окей гэж явжсэн нөө. Нуужсэн болохоор зоригоо чангалахаас жаах үү. За ингээд хоёлаа масктай явжсэн. Тэгээ яг нөгөө парк руу орохдоо маск аваад тэгээ нэг хайрын харцаар харцгаасан юм байна. За мөн хайлууны баярыг ч гэсэндээ нэгнтэй хамт сайхан өнгөрүүлсэн байх нь. За тэгээд гэр бүлтэй жүжигчин бид хайлууны баяраар хоёулахнаа байгаагүй. Энэ бол худлаа. Бит хоёроос гадна тий одоо найз нөхд маань цуг байсан шүү гэсэн тайлбарыг өгсөн юм байлээ. За тэгээд жүжигчин бүсгүй сүүлийн үед ярьж байгаа ярилцлагуудыг харсан чинь хүнтэй сууж тий гэр бүл зохиомоор байна гэсэн юм яриаг сүүлийн үед ярьж байгаа гэж байна. За тэгээ энэ нууц амрагаас салааг байгаа. Тий одоо энэ хоёр залуутай л уулзаад тах шиг байна. За ингээд энэ шууган гараа сэтгүүлчид гэр бүлтэй жүжигчин Танака дээр очиод ярьцлага авсан юм байна. Хоёр хүүхдээ өнтөрч очиод энэ ярьцлага бүр ээлгийн зав. Би бүр орчуулж хатаа л өнөдрөө за сэтгүүлч өгөөч чад асууж нөгөө та хоёроо ямар холбоотой юм бэ? Тэгсэн чинь Танака Кэй гэдэг энэ нөхөр Иримийн тийм дотны харилцаа ерөөсөй байхгүй. Тэгтээ тэгж асуухаар ч одоо тийм харилцаатай болж болдог бол тийм харилцаатай болмоор байсан үе бол байсан. Бодож ирсэн. Тий би бол үргэлмээр байсан гэж байгаа шиг байгаа. За. Тэгээ сэтгүүлч үргэлжлүүлээд асууж л дээ. Та хоёр үргэлжчихсэн юм уу? Энэ үнэн юм уу гэд. За тэгсэн нөгөө гэр бүлтэй залууч бит хоёр үерхээгүй, үнэхээр үерхээгүй. Тэгтээ их сайхан харилцаатай л да бит хоёр ч. Тэгтээ үерхүүл үргэлжмээр л хийсэн гэдэг. Төгсгөл нь яг сайхан харилцаатай ямар шаардлага. Хэрвээ энэ харилцааг үүсгэмээр байгаа бол те зүгээр бит хоёр үерхээгүй л төгсөчөд болно ш. Тэнгүүтээ
та яг ингэж асууж байгаа болохоор би яг бодох нь бодчихсон би дотор үргэлмээрсэн боохгүй. Тэгээд тэгсэн сэтгүүч дахиад асууж байгаа. Танд энэ жүжигчин бүсгүй гэрийн түлхөр байгаа юу гэж бүр тулгуур асууж байгаа. Яана за. Орж гарч ирсэн мөг. Тэгсэн чи үгүй надад байхгүй би аль дээр өгцөн шүү дээ. Байх нь байсан. Би буцаагаад өгсөн. Наад юу ч байхгүй. Та нар надад итгэлтэй. Яг би дээр өгцөн бохгүй. Сэлэтэй байж юм чи. Тэгвэл жүжигчин бүсгүй гэрт та хонжисэн удаа байгаа юу гэсэн чинь. Ой тэгж болохгүй. Үнэхээр намайг уучлаарай. Тэгвэл би үнэхээр муу хүн болно шүү дээ гэж хэлсэн. За ингээд нөгөө сэтгүүлч нь асууж та хоёрын харилцаа өрн 4 сараас хойш нэлээ муудсан юм ба та гэж асууж. Тэгсэн нөгөө энэ гэр бүлтэй залууч нэлээ сандарсан гинэ. Тэгээ сандарсандаа тэрийг яаж мэдсэн? Тэрийг яаж мэдсэн бэ гэж 7 удаа асуусан гэж тэгчээ 7 удаа. Энд ч одоо тэгээ холбоотой байсан гэж хэлж байгаас ямар ялгаа авах вэ те? Яаж мэдсэн? Энэ ярилцлага бүр гал асууж байгаа. Чи яаж мэдсэн? Энэ би мэдээд байгаа. Тэгээд очоод энэ гэхдээ сэтгүүлчтэй мэж жоохон юм эвгүй байдалд оруулаад тулгаад л асуу гэж бодсон маа шүү. Тэгээд тулгаж асуунгууд чи хэрвээ үүсгэж байгаа бол үгүүлгээ хэлчихвэл болно шүү. Тэгсэн чинь ер нь бол би гэрийн төлхөөрийг өгцөө маа те. Би бол үерхий гэж бас төсөөлдөг байсан ч гэдэг юм айгу тийм балан хариултууд өгсөн маа. За тэгээд ер нь энэ яриг сонссон хүмүүс жүжигчин залуу тухайн ер нь өөрийн ухаангүй юм хагас мэдрэл. Энэ ууцсан байсан юм уу? Энэ согтуу байсан байж магадгүй. Тэгээд дараа нь бас жүжигчин бүсгийн гэрийн төлхөөрийг аваагүй гэж хэлсэн маа. Энд сая сэтгүүлчд би дээр өгсөн гэж хэлсэн шүү дээ. Тэр нэлээд сүулт нь би ер нь бол аваагүй юм байлээ шүү. Тэр юу байсан? Өөр хүүхдийг байсан байлээ. Гэх гээд байгаа юм хайш. Тэгсэн би бас энэ ярьцгийг нэг эндээс харчаал дараагийн ярьцл дээр өөр ирсэн. За тэгээ ийм балан ярьцлага өгснөөхөө дараа буруу хөдөлчлөө гэдгээ ухаарсан юм шиг байна. Би ер нь буруу юм ярьчлаа. Би ингэж гинтэх ёсгүй байсан гэд. Тэгээд нөгөө энэ ярьцлага авсан тэр одоо сэтгүүлтэй тэр байгууллага руу маш урт цагтл өвцгийг хараад үзсэн. Нэлээд урт цагтлж байна. За тэр цагталтаа юу гэж утсан бэхээр за түүний хэлж байгаа одоо энэ хүний хэлж байгаа болохоор 2020 онд хийгдсэн киногаар дамжуулан танилцаад бид хоёр тухайн үед бол хамт хоолнд 2 удаа орсон. Гэхдээ хоёулахны ороогүй зураг авалтын багийнхантай ингээд уран бүтээлчтэй хамт ингээд хоолнд орсон. За ингээд цаг хугацаа урсан өнгөрөөд 2024 оны 7 сард санамсргүй байдлаар бид хоёр нэг таарлцсан. Тэгээ хамт уусан байна. За тэгээ жүжигчин бүсгүйг хамт ажилладаг хүний хувьд бол би маш хүндэлдэг. Бас өөрийнх нь гэрт жүжигчин бүсгүй бас иржсэн гинэ. Манай гэрт хүртэл иржсэн. Мэдээж ихнэр маань одоо хамт ажилладаг хүмүүс маань хүртэл бүгд байсан. За тэгээ мэдээж ихнэр маань хүртэл байсан учраас би янаг амаргийн одоо харилцаа бол үүсэх боломж юусэн надад байгаагүй. Тэр шавар хагаад байсан учраас би амжаагүй өнтер гэх гээд байгаа юу гэх гээд байгаа юм бэ? Канон сони энэ солонгосоор бичсэн ч гэсэн яг ингээд орчуулах юм бол ер нь бол боломж бололцоо байгаагүй гэж байгаа. За тэгээ бас би уухаараа амархан согтчдөг учраас найзууд болон жүжигчин бүсгүй төв удажсэн удаал байгаа. За тэгээ нэг удаа согтуудаа жүжигчин бүсгүй гэрт очижсэн удаал би. Тэгтээ би энэ жил одоо 40 гарцсан тий. Тэгээ би ихнэр 2 хүүхэдтэй ингээд юу гэдгийг жүжигчин бүсгүйтэй янаг амаргийн харилцаа үүсгүүлж ямар ч болон жоохон үүсгээгүй. Ер нь бол үүсгээгүй шүү би. За ингээд энэ загталд бол нэлээд тэгтээ тавчилсан маш нэлээ урт юм битсэн. За тэгэхээр нууц амгийн харилцаат бол биш л болж таарч байна энэ. Окей биш үү? Окей биш. Тэр чинь бүр ингээд папрас өртөөд тэр сэтгүүлчдөө сонсож тэгэхээр энэ хүний яриан дээр бол тий согтуу гэрэх нүдэнд очсон. Нэг өрөөнд орчихоо гэдэг. Айгу тийм жоохон юм хайрлалтай шүү. Шар сэмжилсэн л юм залуу болчиход байна л та. За харин жүжигчин бүсгийн хувьд хизээж хайр дурлалын талаар өөрийнхөө сошиал хаягт оруулахгүй гэж ярьдаг байсан чинь энэ гэр бүлтэй жүжигчин залууг өгсөн цэцгийг нийтэлжсэн гинэ. Тэгээ фэнүүд нь арай. Үжичин л чих шудрах те би ч хайр дурлаа нийтдээ лэхгүй л гэдсэн байсан. Ингээ ярьж штэ гэн. За мөн 2021 онд болсон шагнал гар дуулгаслал дээр шагнал авсан жүжигчин бүсгүүд гинтийн бэлэг барьж доо цэцэг өгсөн юм байна очоод. За тэгээ сэтгэлийн үгээ хэлсэн гинэ чи юу сайн жүжигчин ч гэдэг юм те. Тэгтэн жүжигчин бүсгээс уйлсан юм байна. За тэгээ түүнчлэн 2021 онд яг ижил хугацаанд ковид тусан гинэ. За тэгээ японочдын таамаглаж байгаагаар шүү. Ковидын үедээ хөл хоройтой хэрбаргийн одоо гадагшаа дотгошоо гарч ууж идэх боломжгүй. Гэтэл энэ хоёр маань яг нэг зэрэгтэй нэг цаг хугацаанд ингээд ковид авнаа гэдэг чинь уулзаж учирч байгаа нэгнээс мусчлаа. Нийлээд ууц юм уу гэдэг байна гэж таамагласан. За харин жүжигчин бүсгийн хувьд тайлбар өгсөн. Ямар тайлбар өгсөн бэ гэхээр за би энэ гэр бүлтэй гэдэг Танака за мөн Танака гэдэг нэр нэг инээдтэй байгаа байхгүй. Танака яг инээдтэй гэдэг нэг Япон юу солонгосын юм огшин шиг жүжигчин байдаг. Тэр юм Танака гэдэг нэрээр юм инээдтэй юу жүжиг үзүүлдэг л дээ. За тэгээ энэ Танака тэгээ энэ солонгос жүжигчин Ким Можун нартай би ямар ч юм янаг амргийн харилцаа холбоо надад байхгүй. Зүгээр л хамт нэг салбарт ажилладаг ажил хэргийн харилцаатай. За тэгээ гэхдээ миний хувьд одоо ингээд бусдад буруу ойлголт төрүүлгээр өгүүлдэл гаргаснаа би ухаарж ин тэгээ цаашдаа бол ингээд анхаарнаа гэд олон түмнээс уучлалт гуйсан юм байна.
За тэгээ солонгос жүжигчин Ким Ужуны хувьд бас энэ жүжигчин бүсгүүтэй би ямар ч янаг амаргийн холбоогүй бид өөр үргээгүй гэсэн тайлбарыг өгсөн байна. За За тэр холбоогүй л гэсэн үг. Тий одоо холбоогүй. Тэгтээ гэрийн төлхөөр байсан. Тэгтээ дараа нь байхгүй болсон. Тий тэгээд одоо ингээд өгнөд харахад бол энэ гэр бүлтэй залуу сонирхож исэн юм шиг байна. Тэгээд болоогүй юм биш үү? Тэгээ болоогүй гэхээр хамтдаа авахсан зураг байгаа шүү дээ. Гар гараасаа хөтөлцөөд инээсэн ч юм уу тий. Тийм л. Тэрийг одоо яг яагаад ингээд хамт гар хөлөөсөө авах ууцлээсэн ч юм уу тий. Мэдгүй. Тэгээд өөрөг нь хэлж байгаа тайлбар нь би өөр нь амархан согтч тийм үү. Тэгээд согтцсон байхдаа л жүжигч хүмүүсгүүд төв удажчлаа л гэсэн юм тайлбар өгсөн юм шиг шүү дээ. Яста учир нь олдохгүй юм байна уу наа чинь. Яг яасан ч гээд байгаа тийм. Надад бол боломж олдоогүй гэж мэгээд юу хүсэж байгаа гэдэг шиг. Тийм тэгээд ярилцлага нь бол их гоё ярьсан гүйлээ тэр бол. Тийм байна. За баярлалаа энэ төргийн нэвтрүүлгийн өндөрлөл студид хөтлөгч Ханцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өгдөлтгүй идэвхтэй андар NBL Глюкозамин хондратын сульфат мөн Япон чанарыг дахиад урт үеч шатгуун зарцуулалтын төгс шийдэл NG-гээс авч байлаа. Өргөжлүүлэн та бүхэн маань амар цаг нэвтрүүлгээ улаан сонсорой түр баяртай. Баярлалаа.